Бол ажлын хэсэгт бол манай Даваа хоёр ерөнхийлөгч байна. Манай Ганбаатар ерөнхийлөгч хоёр бол маш идэвх санаачлагтай ажилласан. Тэгээ бусад одоо төрийн бус байгууллагууд мэрэгжлийн холбоотуудаа оролцуулсан. Тэгээ энэ хүн бүрд талархаж байна. Энэ мэрэгжлийн холбооны хууль бол зөвхөн бүртгэдэг биш. Энэ бол манай улс орны эдийн засгийг дөрвөлжүүлэх, үндэсний аж үйлдвэрийг дэмжих маш одоо том реформын шинжтэй хууль болсон. За Даваа хоёртой тэр ойлгомжтой одоо ингээд бидний туг болол ингээд аж үйлдвэр цагаан усгал энэ хөнсний усгал гэдэг ингээд явж байна. Одоо биднэртэй хамтраад ажиллах юм бол мэдээж бид эх орныхоо төлөө ингээд хамтраад ажиллахад бол бэлэн байна. Тавуудын дуу хоолойг сонслоо гэдэг байгаа. Сонсч чадахгүй байгаа даа. Тэгэхээр одоо энэ хуулиар дамжуул сонсдог болж байгаамаа. Тэгээ ямар ч байсан иргэсэн орчин гэж бүрдүүлээд 25 оны 1 сарын 1-ээс төлөвчлөлийн 1 сарын 1-ээс бүрдүүлсэн. Баялаг бүтээгчид, үндэсний үйлдвэрлэгчид, аж ахуй нэгжүүд ямарваа нэгэн хуулийн ажлын хэсэгт орж одоо багтаж чаддаггүй тухайн хуулийг батлагдсан хойно мэддэг байсан бол одоо анханаас нь энэ ажлын хэсэг болон энэ хуулийн томьёолуудад бүгдэнд нь автоматар орохоор ингэж оруулж өгсөн байгаа учраас энэ хуулийн бас нэг ач холбогдол байгаа юм. Нөөтийн дотор 10% байлаа гэхэд импорт дотор 5% байх жишээний тийм ингээд тэнгэр газар шиг ялгаатай байна тийм. Тэгэхээр бид энэ бүхэнтэй мэргэжлийн нэгдсэн холбоо салбарынхаа эрх ашигыг хамгаалж төр засгтайгаа хамтарч ажиллах албан ёсны хууль эрх зүйн одоо агцтай болж байгаа нь аюул том ач холбогдолтой.